Бүтэн шүү дээ. Айгу энгийн багбай. Гол нь тул хэлцээ болгосон. Хийж байгаа ажлаа. Яг өөрийнхөө хэмжээнд шүү. Бүр яг чадах чинь нэгээр бүгдийн тултал нэг. Тэгээд танд хоёрдугаар үйлрэл төлхөр тийм нууц төлхөр ил болыг та нар харах. Амьдрал үнэхээр шүү. Гол нь тултал. Дахиад нэг байл. Чи яг ойлаад игээл өөрөө ирэхгүй ойлаад эхлэв энэ үгийг санаарай. Дахиад нэг байл. Ядраа би чи өгдөөд хөвтүүл босоод тэр ажлыг хийхэд бол дахиад нэг байл. Тэр үед чи яг өөрийгөө илэрхийл. Бусад бүх үед та зүгээр л жүжиглж ийсэн гэж ойлгож байгаа. Жүжиг дуусах үед яг үе мэдрэмжтэй болдог байхгүй. Одоо бүгдсэн. Одоо. Яг энэ үед хүмүүс чамд төвлөв. Чамайг 5 жил жүжиглэж чи хэний ч харааг дулааж чадахгүй. Харин чиний амьдралд хамгийн хэцүү зүйл ирэх үед бүхэн чамайг яах вэ? Бүхэн чамайг ажиг. Энэ үед л яах вэ? Чи өнгөрсөн 5 жилийнхээ зорилгыг бодож исэн зүйлийг хийх боломж чиний өгөөж чинь. Би 400 хүнтэй сургуулийн заалнаас хөөгдөж гарч ирсэн нэг удаа. Энэ дээрээс. Өдийг өртөөс олон юм үзлээ шүү дээ. Дандаа л багш хүндлэгддэггүй шүү дээ. Хөөгдөхгүй бас байдаг. Нэг сургуулиас санал ирсэн. Манай эцэгхийн ингээд эцэг эхчүүд зөвлөж байна. Та яриад лекц уншаад өгч. Үндгүү уншаад өгч төхүү гэсэн. Тэгяа л гэсэн юм. Яг тэдэд үнэхээр шалтгаан байна гэсэн. За яг би тэгээ туслая. Тэгээ очиод лекц заах гэд яг 26 цагт ажилласаа эрт гараал, гүүгээл, машина бараал, төгжрөнгүүд машина тавиал, хэвээ хөсөө гартал гүүгээл орсон чинь 400 гаруй 500 хүний багтааштай заал дүүрцсэн байна. Тайз дээр гүүрж хараал, буу ирч хөлсөө ачаад компьютер нэрээ амар гой сэдв гаргаж. 21-р зуун хүмүүс бидний эзэмших ёстой хамгийн чухал чадвар бол харилцаа гэж нэг юм байна. Өсөж харилцаа. Заалан дотроос балхад явж байгаа. Би ямар их зориулт байгаа. Ямар холоос. Ямар их сэтгэлтэйгээд энэ хамт орох хичээл заах гэдэг чинь нэг юм битээ. Өсний чи 20 минут үрсэн. Өсний чи харилцаа. Би амьсгалж чадахгүй жоохгүй. Би хэзээ чи бүдүүлэхгүй. Масаас ингэж шууд амьдаар ингэ сонсч байна. Тэгсэн чи дахиад нэг эмхтэй болсон. Юуны чи харилцаа. Та одоо юу яриад? Та одоо бол. Энэ яг юу вэ? Яг энэ үед бараг шууд дотор яг ингэ шил хагарч байгаа юм шиг тийм гэж болж байна. Пак гэж явж байгаа. Бараг чигшүүж байгаа юм шиг. Тэг бүх хүмүүс бүгд ингэ хэлсэн. Би яг юун дээр хөөд ирсэн бүр ойлгоо. Тэгэл ядж хаадаг айгу том өргөн зал. Голоор аим ганц коридортой. Тэгэл ингээд би ямар ч байсан үйлбэрээ дууссан сандгийг. За ямар ч байсан харилцаа хамгийн чухал шүү манайхаа гэдэг юу болсон юм сайн мэдэхгүй байна. За ямар ч байсан буруу цагтаал буруу юм яаж шиг боллоо. За өстө уушлаараа. За ер нь бол би харилцааны хичээл заах гэж ирсэн. За баярлалаа гэж компьютер хаастаа сандгийг. Тэр бусд нь бол ингээд маш бараг ингээд чигшүүг бол бор ингээд яг юу болов. Тэгээ ядж хат тайз 8 ингэ дуурдаг. Тэгээд компьютерыг барьсан заах бүр чим юм уу заа. Хитцэж тийм анхаарлын төв би орж байгаагүй байлээ. Тэр бол хамгийн супер анхаарлын төв байсан юм тэрээс. Тэгээ ингэ бүх хүчмэг болцсон. Тэгсэн чинь ингэ. Ячах зүнхөө яг тийм яг ингэ тавьсан. Тэр нөө заалнаас явж байхдаа бүх хүн аваа. Намайг яах вэ гэж бүр хараад. Нөгөө хоёр эмэгтэй чи хоёул эмэгтэй хоёр бол боссон. Намайг хэрэлтэн гэж бодоод бүр бэлтгэлтэй байсан шүү. Би тэгсэн чи хэрэлдээгүй. Завчлаарай. Тэгэл бүр ямар ч дуустдаггүй зам дээр. Тэгээд зүнхээ аваад, суваа аваад, буцаа явах гэж нөгөө голын коридор нь бүр тэнд буцаад нэг тийм модон шалтгааныг заал байдаг шүү дээ. Бүх хүн ингэж харж байгаа байхгүй. Амар харж байгаа. Би хизээч хүмүүс тийм анхааралтай лекц сонсч хараагүй. Хүмүүс хүний мууд амар дуртай. Хөөгдөж гарч байгаа хүний царай марь бүр. Одоо яах вэ? Бараг кино үзэж байгаа шүү дээ. Тэгээд тэр картон бүр тэндээ хаалт. Тэгээд яваад байхгүй. Тэр үед би яаж бие авч байсан бэ? Тэгсэн сүйдээ нөгөөдөө чи заалны гол хэсдээс чи бүгд өрөвдлээ хацраа. Иш чаас. Яаж ч юм бэ?
Барыг буцаад нөгөө 98 нөгөө хоёртойгоо барыг та надад тий. Ингэж юу вэ? Миний өмнөөс бүр тэр хүмүүс бүр ингэж яа. Аа мэдчихэж байгаас тий бүр яг тийм том заалнаас хөөгдөд болж байгаа. Тэгэл би өстө ингэ хамаг хүчээ шахаад тэр заалнаас аюу гой гарч гоо зүгээр зүгээр битээ санацсан. Тэгэл сургуулийн хашаас гараад шууд халууж ирж байгаа зүгээр. Яаж энэ хүмүүс яаж байгаа юм болоо? Би ойлгохгүй. Тэгсэн чинь яг юу болсон юм даа мэдхөө. Эндээс хоёр юм сууж байна. Нэг нь таны хамгийн эвгүй үед, хамгийн хүнд үед бүх хүн таныг харддаг тэгэл чи ойлгох хэрэгтэй. Энэ үед чи яг жинхэнэ өөрийгөө харуулах хэрэгтэй. Төвчээртэй, ухаал. Өнгөрсөн 5 жил ч юм бол ерөөсөө тийм хамгийн чухал байгаагүй. Чамаа хүн болгоо. Энэ машин ажил чинь тэрх хэвээр тэг. Мэд үгүй гэдэг. Мэд үгүй шиг өдөр. Мэд үгүй шиг өдөр. Миний хүн гэрэ. Миний хүн дөө. Эскод мэдгүй энэ удаан ажилласан багш. Энэ бол дандаа л нөгөө тэр хүн тийм байх ёстой гэдэг хүмүүс бодож байдаг. Харин хамгийн эцсийн үед, хамгийн төвчээр авдаг үед, хамгийн боломжгүй үед бүх хүн чамайг хардаг. Тэр үед нь чи ямар байх ёстой? Яг зүгээрээ гоё. Энэ үед их хүмүүс тэгдэм юм. Зүгээр гараа та нар. Эцэст би тааны төлөө ажиллаа өстэй. Их хүмүүс ер нь дэлбэрт юм ээ л да бандсан да. Ер нь хүн болныг хоёр л үнцээр яг төзөөлд юм байна. Дарамт ирэх. Нэг нь шууд зодтолтой. Үсчихээ. Та нар хүнийг доромжтой хэн бэ? Гараад ирэх. Нэг бол уйлаад гараад хүчтэй. Нэг бол зодтолтой, нэг бол цухтай. Хоёулаа. Ямар австай? Яг голтой зогсох хэрэгтэй. Зэнгээ чамглаад хүсээ самаа. Гизээ дата. Толгоо яг өргөжлүүлж хийх хэрэгтэй. Хийж исэн юм аа яг цааш нь өргөжлөх хэрэгтэй. Тийм ч хэлий. Хамгийн хэцүү үед чинь хамгийн сонирхолтой хэсэг явж байгаа шүү. Энэ үед битгий тараа танилж байгаа. Эцэст хүмүүс яг дэлбэртий те. Яг хамгийн сүүлдээ твч сүүлд нь. За чи гэж бол би ч гэсэн өмнөдөрхөө харуулъя. За. Станараас та. За яа. Тэмстэй. Чи хаана гэж бол би ингэж болохгүй шүү. Ингээм бол хэдүүдээ нэгдүгээр үлдэлтэйгээ шалгалтанд дуунаа. Яста англа олоод шинэ байгуулалт ороод нойлоос дахиад жүжиглэхээс байна. Би тэнэлээ. Энэ тэгээд яг ямар уулзалтай байсныг дараа нь мэдсэн л дээ. Сургуулийн захиргаа надаар төг тагцсан юм билээ. Ер нь бол амар асуудал ярих гэж бичиг зөвлөсөн байсан чинь намайг хажууд өрөөд тэгээд би нөгөө ууртаа эцэг эхчүүд нөгөө хүүхд тухай сургуулийн захиргаад алцах гээд ирсэн юм байлээ дээ. Ингээд бүгд ингээд хутмут хайлаа. Заас гарч ирсэн тэр алцнаа гэх. Миний хүүхдүүдийг яах гинэ та нар гэж. Нөгөө сургуулийн дотоод нэг амар асуудал гарцсан. Тэгээд бүх хүн ингээд яг дэлбэрх гээд ингээд асуудал шийдэх гээд ингээд цугласан байсан чи би нэг амар сайхан авдаг гарсан. За 20-р зууны харилцаа болмол заа гэсэн шүү. Өөдгөө гараад байгаас. Тэгээд нөгөөдөл чинь намайг хөөсөндөө бантаад бүх нөгөө уур нь ингээд гараад ээхүүдийгээс уусан захирал нь орж турлагоо хийж байгаа явчих. Йоо. За нэг юм болсон юм да. Тэр их юм үзээ. Гол нь хэцүү үед хүмүүс чамайг хамгийн их анхаардаг гэдэг л битгий юм байна. Төвчээр чи одоо яг энэ үед л хэрэгтэй. Тэгчиж хідүүлээ яхаа. Тэгээ дараа нь манай эртгч чадрын сургуульд болоод хэдэн бараг хагас жилийн дараа чөлөө ингээд танхимын сургуульд явж ирсэн. Би зөвхөн нэг өөрийнхөө чадрыг хүмүүстэй хуваалцдаг байхгүй нийтдээ маркетинг хийдэг тийм сургуульд байдаг. Зүгээр яг хуваараа ингээд сурахыг сонж байгаа хүмүүсийг нэг анги болгоод хийждэг нэг тийм сургууль таяа. Жилдээ нэг хоёр удаа. Тэгс чи нэг анги дүүрсэн байна. Тэгэхээр ингээд ороод за та нар хаанаас мэдээлэл авсан? Яагаад сургууль цуг болсон гэсэн чинь яг би нэг таны нэг хөөгддөг нэг лекц санаж байгаа сте. Тэгвэл би шууд нэг эвгүй төг санаад орж юм. Тэгсэн чинь би таныг яаж бие гоё авч тэр өнөөс гарсныг хараад биширсэн гэж байна. Тэгээд энэ үнээс сурах хэрэгтэй байна гэж бодсон. Хардаа чи өөрийгөө супермен гэж бодож байгаа хүмүүс чамайг үнэлээг харин чамайг хамгийн хүнд үү. Чи бие зүү авч чадчих юм бол тийм дотор чиний дараагийн боломж юу вэ? Билж штэ.
заавал чамайг гэрчлэх хүн байдаг. Тийм ч битгий сайн зүйлийн төлөө өөрөө шавхахта зөв зүйлийн төлөө тэмцэж байгаа мэдж байгаа битгий шатна хохирно гэж битгий цаашаа явах урмыг би тийчээс ямар хүчтэй урам авсан юм бэ? Нэрэл тэр хэцүү байсан шүү. Гэтэ тэр юм ихтэй хэлж байгаа. Би бүр танаас сурыг бүр хайсаар таны болгоод ирлээ. Багшаа тааштай суперс шүү гэж байгаа. Миний хамгийн хүнд итгэл тэр юм ихтэй хамгийн бүтлгүй итгэл юм одоо юу гэх те хөөгдөж гарсан ч гэсэн яхаа. Тэнд дотор хүмүүсийн зүс сэтгэлийг байлдан дагуулж гарч чадсан байсан. Бид нар хүүхдүүдийнхээ нөргөж төгс байдгүй үстэй та нар мэдэн шүү. Ямар хүнд байдал бид нар орж болох вэ? Ямар ичхүрт орж болох вэ? Эцгийн эхийн өмнө ямар хүнд байдал орж болох вэ? Зөндөл эрсдлүүд байгаа шүү. Тэр бүх үед бантаж, уурж, хэрэлдэж болохгүй байх нь. Сэтгэлээр унж гарч гүйж каракетэд ашиггүй байх нь. Яг нь яг нүдрээ харсуулж байгаа л уучлалгүйгээд асуудлыг шийдээд хариуцлагыг хүлээж аваад аль болох яг өмнөх байх хичээж тэр байр суурин дээр байгаа төвчээстэйгээр дотроо хуйлаад яг цааш явах хэрэгтэй. Энэ үед тэр эцэгчүүд дотор чамаа ойлгож өмгөөлөх нэг хүн босч ирээд үг хэлээл. Тэгэл энэ асуудал цааш явдаг. Нэрш. Үргэлж чамайг хамгаалах хүн тийм бай. Битгий. Чи ганцаараа болж дуусна гэж айж. Яг үнэ тийм биш. Тэгвэл тэр хурлын таагүй мэдрэмж тэрийг ганцхан эмэгтэйг сэтгэл намайг шууд бүр арчаа гэж байхгүй тэр муухай мэдрэмж.